Өвгөн баада уулын орой дээр бохирд суугаад нэг нүдний дурангаараа авдагдах эрдэнэсэн бүртгэж бөөмөд өсөж төрсөн нутгаан ширтэн. Хэдэн үе удмааран амьдарч ирсэн сайхан нутаг минь нүдэн дээр л доройцоор байх юм. Аргалтын хөндий жилсэн дарагдаад жирмийн горих ширгээд нагтын ногоон талмаан цөлжөөд танигдахгүй болтлон доройтлоо доо. Саяхан мэдээгээр нийт бэлчээр нутгийн 70% доройтлолд орчихсон байна гэсэн тоо сонссон. Үгүй яагаад юунаас болоод хүү ихийн завдалгүй ийм болчихов хэмээн сэтгэл имзэглэн суун. Үгүй хөгшин миний үе чи яах? Үр хүүхдүүд минь хар цай самарч хөөтөө тогооны ёроол хусах үйдэ гэж халаглан өөртөө ярьж суудал саяхан мянгат малчин болсон цэрэн дахин ирж морныхан амийг дийлж ядан зогсоод тарган тавтаа сайхан намарч байна уу баадаагүй хэмээн морноосоо бууж атхын чинээ хөөр гарган танхиллаа. Баадаа өвгөн мэндэ сайхан намарч байна уу? Ажаана эрдэнэс болсон уул уса бэлчээр нутаг хэдэн молоо хараад л сууж байна да. Гэхэд цэрэн нэрэ бэлчээр гэснээс бэлчээр ашигласны төлбөрийг дахиад сэргээх сураг дуулдлаа. Та юм сонсов уу? Тийм гээ сайн. Хамгийн минь хуу хамах нэ. Ямаанаас илүү өндөр төлбөр авна гин. Биднийг тэжээж байгаа гол орлого чинь ямааны ноолуур шүү дээ. Төлсөн төлбөр эргээд над ашигтай байж чадах уу? Гэд уулзаар бэлгсэн гутландаа бухимдлаа гаргаж бөөнөд төөхрийн хаш сорултай гансан тогшлоо. Баада өвгөн ямаач яндаг амтанда 6 малын нэг нь ямаа байхтал болно гэдэгсэн. Тэгэхээр ямаанаас илүү татвар авна гэдэгч үндэсгүй зүйл биш шүү. Ямаанаас гадна тоогоо алдсан энэ их малыг байгаль ээж минь тэжээж хүчрэхгүй бэлчээр улмал доройтоод байна. Малч тарга твэрийг сайн авч чадахгүй байна. Бэлчээргүүл малчд бид яаж амьдрах вүлээ? Тиймээс тэр бэлчээрийн төлбөрөөр энэ байгаль дэлхийд бас малчин бидэнд хэрэгтэй юм хийх нь байна гэж би ойлгоод байгаа шүү хүүхээ. Гэхэд зэрэн дургуутсангүй. Бэлчээрийн төлбөр чинь тэгээ яг таны ярьж байгаа шиг зүйл зарцуулагдах юм уу да? Гү тэглэж 10 хурууд багтахгүй малтай танд ч ямар дараа болох вэ штэ? Наддул хэцүү байна оо баадаагүй минь. Баадаа өвгөн ахыхын цөө хэдэн мал амьдралд минь болоод л байдаг юм. Ер нь малын тоо толгоноос илүү чанар, үр ашиг, үйлдвэр угсаа чухал шүү дээ. Манай улс чинь 60 гаруй сая малтай нэг тоо толгоогоос литр сүүний үн хөрөхгүй төгрөгийн төлбөр авъя гэж бодоход хангалттай мөнгө цуглчихна. Тэр мөнгөөрөө бэлчээрэн сэргээх, малаан чанаржуулах зэрэг хэрэгтэй үйл ажиллагаанд зориулахад болохгүй юм байхгүй. Хөөм. Өнөөдөр л болж байвал маргааш яах вэ гэдэг бодлон орхиж хойч үедээ бид ямар ирээдүй өгөх вэ гэдэг тал дээр бодох хэрэгтэй. Гэхэд цэрэн тэрч зөв шүү. Гэхдээ бэлчээрийн төлбөрийн зориулалт ач холбогдлын талаар буруу зүрх ойлголттой малчид олон байгаа шүү дээ. Баадаа өвгөн ер нь нутаг усныхан болон аймаг сумын удирдлагуудтайхан зөвлөлдөж ярилцъя. Сумаас сонгогдсон улсын их хурлын гишүүндэж бэлчээрийн төлбөрийг дэмжиж байгаа хэлье. Гэд хөгшин залуу хоёр сэтгэл нэгдэн аймгийн төв рүү зорилоо.